Сайн бий нү эрхэм суралцагчдаа. Өнөөдөр бид IELTS speaking part 2-нд өндөр оноо авахад чухал үүрэг гүйцэтгэх past continuous болон past perfect цагуудыг хэрхэн академик түвшинд уран яруу ашиглах талаар ярилцсан. Түүх ярихдаа үйл явдлын дараа л дэвсгэр үйл ажиллагааг хэрхэн холбож яриагаа баяжуулахыг хамтдаа сурцгаая. IELTS speaking part 2-нд түүх ярихдаа гол үйл явдлын дэвсгэр нөхцөл байдлыг тодорхойлох нь маш чухал. Past continuous цаг нь үүнд бидэнд туслана. I was studying when the phone rang гэдэг жишээг харъя. Энд I was studying. Энэ утас дуугарахаас өмнө үргэлжилж байсан үйл ажиллагаа буюу дэвсгэр үйл явдал юм. Энэхүү цагийг зөв ашигласнаар таны ярианы бүтэц илүү нарийн ойлгомжтой болж IELTS-ийн fluency and coherence, grammatical range шалгуурт өндөр оноо авахад хувь нэмэр оруулна. Past continuous цагийн бүтэц нь subject D was эсвэл were мөн үйл үгийн араас in дагвар залгадна. Үүнийг бид өнгөрсөнд тодорхой хугацаанд үргэлжилж байсан үйл явдлыг илэрхийлэхэд хэрэглэдэг. She was cooking dinner when her husband arrived. Жишээг харъя. Энд нөхөр нь ирэх тэр мөчид оройн хоол хийх үйл ажиллагаа үргэлжилж байсныг харуулж байна. Мөн they were playing football from 2 PM to 4 PM. Жишээнд тодорхой хугацаанд үйлдэл үргэлжилсэнийг илэрхийлж байна. Одоо past perfect цагийн талаар ярилцъя. Энэ цаг нь өнгөрсөнд болсон хоёул явдлын аль нь төрүүлж босныг тодорхой илэрхийлэхэд зориулагдсан. By the time I arrived, they had already left. Жишээнд би ирэхээс өмнө тэд аль хэдийн явчихсан байсныг тодорхой харуулж байна. Энэ нь IELTS speaking T түүх ярих үед үйл явдлын дарааллыг эргэлзээгүй ойлгомжтой болоход тусалдаг тул fluency and coherence, grammatical range and accuracy шалгуурт өндөр оноо авахад чухал нөлөөтэй. Past perfect цагийн бүтэц нь subject D мөн үйл үгийн 3 дугаар хэлбэр буюу past participle залгагдана. Энэ нь өнгөрсөн тодорхой нэг үйл явдлаас өмнө болж дууссан үйлийг заана. She had never seen such a beautiful sunset before that trip. Жишээгээр тайлбарлая. Before that trip гэсэн өнгөрсөн цагийн цэгээс өмнө ийм сайхан нар жаргахыг үзэж байгаагүй байсныг илэрхийлж байна. When I got to the cinema, the film had already started. Жишээнд кино театрт очих үйл явдлаас өмнө кино эхэлсэн байсныг тодорхой харуулж байна. Past continuous болон past perfect цагуудыг хослуулан хэрэглэх нь түүх ярих ур чадварыг эрс дээшлүүлдэг. When I arrived, she cooked dinner and she cleaned the house гэдэг өгүүлбэр нь банд 6.1 төвчний ярианы жишээ юм. Энд бүх үйл явдлыг past simple-ээр ярьснаар альд нь төрүүлж альд нь дараа нь босныг ойлгоход бэрхшээлтэй болдог. Харин when I arrived, she was cooking dinner and she had already cleaned the house гэж хэлснээр би ирэхэд хоол хийх үйл явц үргэлжилж байсан харин гэрээ цэвэрлэх үйлдэл аль хэдийн дууссан байсныг тодорхой зааж өгч байна. Энэ нь таны ярианы бүтэц утгын уялдаа холбоог сайжруулж IELTS-ийн өндөр оноо авахд чухал тактик юм. Өнөөдрийн хичээлээ баттгахын тулд нэг дасгал хийцгээе. I read a book when my mother call me. Энд аль цагуудыг зөв сонгох вэ? Хариулт нь was reading, called байна. Ээж дуудахаас өмнө ном уншиж байсан үйл явдал үргэлжилж байсан тул past continuous. Харин ээж дуудсан богино хугацааны үйлдэл тул past simple цагаар илэрхийлэгдэнэ. Энэ өнгөрсөнд болсон үйл явдлуудын цагийн хамаарлыг зөв илэрхийлэхэд танд тусална. Өнөөдрийн хичээлээр past continuous болон past perfect цагуудыг IELTS speaking T хэрхэн үр дүнтэй ашиглахыг сурлаа.
Түүх ярихдаа эдгээр цагуудыг зөв хослуулснаар таны яриа илүү баялаг, ойлгомжтой болж өндөр оноо авахад чухал нөлөө үзүүлнэ. Илүү их дасгал хийж, жишээ өгүүлбэрүүдийг өөрийн үгээр баяжуулан хэрэглэж байгаарай. Баяртай.